Мөнх цэцэг гэдэг Монгол дээлийг хийж зарж борлуулад одоо 20 гаруй жил болж байна. Яг анх Нарантуул зах дээрээс эхлээд тэгээд одоо 20 гаруй жил дээл ойж байгаа. Дандаа зарж борлуулдаг. Одоо манайх нөгөө компани болоод өргөжсөн байгаа манай дээлний орлого те мөнх урлан гэдэг салонтой. Дээл одоо ер нь 20 гаруй 24 5 жил харж. Яг худалдаа авалт хөдөлгөөн бас байна. Гэтэ ажлын өдрүүд дээр одоо энэ жоохон бага байна. Худалдаа авалтын чадвар жоохон муухан бага мудаа л гэж бодож. Ер нь бүрэн оёгдож гарахад бол нэг дээл нэг өдөр. Нэг оёдлчинд нэг өдөр гэсэн. Дээлний үн торгон дээл бол 300,000-аас 650 750. Нөгөө торгоныхоо өмнө юунаас чанараас шалтгаалж байгаа. Хамгийн доод нь 300. Тэгээд дээдл нь цэвэр хөрхөн торг бол 850,000 хүртэл үнэтэй байгаа. Зарагдчихж байгаа. Тэгээд даавн дээл эрэгтэй эмэгтэй даавн дээл бас үннээс шалтгаалаад 300,000-аас 450,000 хооронд үнэтэй байгаа. Торгоор зөөлөн даавуу утастай торг тэгээд энэ жоохон хүрээхив маягийн дээлнүүд голлож зарагдчихж байгаа. Хүрээхив маягийн одоо нудрахтай дээлнүүд голлож зарагдчихж байгаа эмэгтэй хүмүүстэр эрэгтэй бас хос дээлнүүд, хос торгон дээлнүүд тэгээд эрэгтэй даавн дээл бол хуучин үндсэн өнгүүдийн даавн дээлнүүд ерөнхийдөө эрэгтэй хүмүүс өмсөж байна бас. Тэгээ хүрэмнүүд дээлнийхээ гадуур энэ жил нөгөө дулаахан байгаа болохоор хүрэм бас хүмүүс сонирхож авч нөгөө нэмгэн дээлэн дээр хүрэм өмсөж байна. Энэ жилийн дээл харин дандаа нэмгэн дотортой. Яг энэ жил нэг тийм тод өнгөнүүд л голж байна. Эмэгтэй дээлэн дээр ингээд тод өнгөнүүдийг их авах хүсэлтэй байгаа. Өмнөх жилүүдэд хар өнгө их давмгаалаадсэн бол энэ жил тод өнгүүдийг давмгаалж хүмүүс авч байгаа. Орчин үед чинь одоо нэг хүмүүс нэг хувийн өнгө гэж тодорхойлогддог болсон шүү дээ. Тэгэхээр хувийнхаа өнгөний дагуу бас ихтэй. Тэгэхээр яг нөгөө хүний нүүрцээрээ өөрийнхөө тохирсон л тийм өнгийг л сонгодог. Цагаан сараа сүүлийн жилүүдэд одоо нөгөө Монгол хэв шинжээ агуулад үндэснийхээ баяраар 90 хүн болгон ингээд үндэснийхээ дээл хувцсыг өмсөх сонирхолтой болсон. Тийм болохоор нөгөө хүн болгон л одоо эрэгтэй эмэгтэй хүүхэд гэхгүй бүх л хүмүүс дээл өмсөх сонирхолтой болсон. Ер нь тэгээд нөгөө цагаан сараатаа зориулаад шин дээл хувцсаар гоёх сонирхолтой болсон. За манайх өдөрт үйлдвэрээс ер нь 4 дээл гардаг. Өдөрт дөрөвхөрч сард хэд 100 хэдэн дээл гэсэн тийм ээ. Тэгээ бодохоор ер нь жилд 1000 гаруй дээл байдаг юм болоо да. 100 баяр наадамд зориулж бас дээлэх нь баяр наадам, хурим найр тэгээд одоо айн баярууд гэдэг янз бүрийн одоо тэмдэглэл төлөв ажиллагаанд ер нь бол үндэснийхээ дээл хувцсыг ер нь түлхүү өмсдөг болчиход байгаа эсвэл. Тэгэхээр тэр бүхэн зориулаад тэгээд дээл орлож байна да. Манайх бол нөгөө доктор суурьшилтай ерөнхийдөө бол ажиллаад 20 гаруй жил болцсон. Тэгээд нөгөө одоо буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг үндсэн үйлчлүүлэгчтэй болоод тогтцсон гэсэн. Тэгэхээр мөнх урлан сонхон нэлээ найдвартай л гэж хэлээ да.